За сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хямлаа хэмжээ подкастаараа уулзж байгаадаа баяртай байна. За бид та бүхэндээ эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл одоо цуврал болгоод явдаг байгаа. За өнөөдөр хямал манаас сэдв цэвэршлийн талаар мэдээлэл авах нэ. За тэгээд зочин хэмжээр болохоор их барих эмэгтэйчүүдийн салбартаа те 30-аас 38 жил ажиллажсан дадлага дуршлагтай пүрэв жаргал эмчийг оролцуулж байгаадаа баяртай байна. Цэвэршилт гэж одоо юу вэ гэдгээс яриагаа эхэлчихэ тийм ч. За цэвэршилт гэдэг бол ер нь бол одоо грек үгнээс орчуулах юм бол шат гэсэн үг байхгүй юу? Шат зүгээр климакс гэдэг чинь өөрөө бас цэвэршилт гэсэн үг утгаар орчуулж болдог. Гэтэ энэ амьдралын нэг шат бүх хүмүүс одоо бүх эмэгтэй хүмүүс энэ эрэгтэй эмэгтэйгөө бүгд энэ цэвэршилт гэдэг насыг туулж өнгөрүүлдэг. Тэгэхээр зэрэг эрэгтэй хүнийг одоо цэвэршдэг гэдэг зүйл бас нэг их байдгүй шүү дээ. Яг нь эрэгтэй ерөнхийдөө цэвэршдэг гэдэг. Гэхдээ бас эрэгтэй ер нь цэвэршдэг юм байна тий. Одоо тестостероны ялгарч юм уу тий. Бэлгийн үйл ажиллагааны хувьд бол ер нь цэвэрших үйл явц ер нь байд юм байна тий. Байлгүй яг хоо тэгээд бүх хүн төрлөختөн одоо нөгөө үр хөврөлийн үе, ургийн үе, няраа үе, за тэгээд эдэр нас ч гэдэг юм уу те, тэгээд нөхөн үржихийн нас, за тэгээд одоо цэвэршилтийн өмнөх нас, цэвэршилтийн нас, цэвэршилтийн дараах нас гэд хуваарлагддаг. Тэр зэрэг цэвэршилтийн нас одоо хідээс хэдийн хооронд одоо үргэлжлэх юм болоо эмэгтэй хүний хувьд те? Эмэгтэй хүн болохоор ер нь бол хэвийн цэвэршилт бол 45 наснаас эхлээд за 55 наснд за зарим номдор л 54 нас гэж бичсэн байдаг. За ерөөдөө бол дунджаар 51 нас гэж бид түрүү хэлжсэн тий. Цэвэршилтийн одоо эрт цэвэрших гэдэг одоо томьёол нь болохоор зарим номдоо 42 наснаас өмнө гэж үздэг, зарим ном нь болохоор одоо 38 наснаас өмнөхийг бол эрт цэвэршилт гинэ гэж хоосон байдаг. Тэгэхээр зэрэг одоо нөгөө цэвэршилтийн одоо юунууд байгаа хугацаанууд те цэвэршилтийн хугацааг одоо яаж одоо ангилд юм болоо хэдээс хэдийн хооронд ер нь бол эрт цэвэршилт нь 38 наснаас өмнө ер нь бол одоо цэвэршилтийн өмнөх нас гэхэлэр зэрэг ер нь бол цэвэршилтийн өмнөх нас 42 наснаас эхэлдэг. Одоо за өөр нь ямар нэгэн тодорхой хэмжээгээр одоо организм одоо бэлтгэгдэж эхэлдэг. За 45 нас одоо дунджаар 45-аас 50 нас нь болохоор яг цэвэршилтийн нас. За цэвэршилтийн дараах нас гэхэлээ зэрэг сарын тэмдэг одоо биений юм ирэхгүй болсноос хойш 1 жилээс хойш хугацааг бол бид нар цэвэршилсэн гэж үздэг байхгүй. Тэгээд цэвэршилтийн дараах насыг нь бол эрт цэвэршилтийн нас, хожуу цэвэршилтийн насны хожуу үе гэж хоёр. Цэвэршилтийн эрт үе нь болохоор одоо цэвэрснээс хойш 5 жил. За цэвэршний дараа хожуу үе нь болохоор зэрэг тэр 5 жилээс хойш хугацааг бол цэвэршилтийн хожуу үе гэж хаваадаг тийм. За тэгэхээр зэрэг за та нөгөө одоо эрт үе чинь 38 наснаас ерөнхийдөө 42 нас гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо хэвлэлүүдээр болохоор 38 наснаас өмнөх гэдэг. Зарим хэвлэлээр болохоор 42 наснаас өмнөх гэд бичдэг байхгүй. 38 наснаас өмнөх нь болохоор зэрэг бас дотроо одоо яг цэвэршилт мөн үү биш үү гэдэг юм уу. Одоо цэвэршилт бас нөгөө өндгөвчний төсвөрч хамс шинжийн үед бас бүр эрт бүр 20 идэх настай ч юм уу. Одоо биений мэрэхгүй явж идэг. Гэхдээ энэ бол цэвэршилтэнд орохгүй бас өвчний өөр ангилд орож явж идэг. Одоо чинь 30 хэдэн нас бол эмэгтэй хүний хувьд бол залуу ерөнхийдөө гал халуун нас гэхэд ерөнхийдөө болохоор тий ууг нь л эмэгтэй хүний тий нөхөн үржихийн насандаа цэвэршин гэдэг бол одоо ер нь бол энийг эмчилж болно. Бид нар бас эмчилдэг болж одоо дэлхийн нийтээр эмчилдэг. Зүгээр манайх одооноос эхлээд эмчилж ер нь бол урд нь ч бас эмчилж л байсан. Гэхдээ нөгөө эмийн ханган нийлүүлэлт ч гэдэг юм уу те яг тохирсон юм нь орж ирээгээс болоод бид нар бас нэг жоохон хойшин тавьж исэн тохиолдол байдаг. Тэнд энд бол тусгай яг одоо нэг конъюнктивит ишүү буюу байгалийн эстрогены даврыг хэрэглүүл илүү үр дүнтэй гэж үздэг ч гэдэг юм уу. Энэний учир дутагдлаас болоод бид нар бас нэг хайхрамжгүй одоо хаях ч гэдэг юм уу. Ингээд ийм тохиолдол бол Монголд бол байсан. Одоо эмийн хүрэлцээ одоо ханган нийлүүлэлтээс болоод бид нар бол одоо дааврын нөхөн одоо даавраар нөхөх хэмжлэгтэй бол хийгээд эхэлсэн. Одоо нөгөө эрүүл мэндийн боловсрал одоо ерөнхийдөө аваагүйгээсээ болоод ч юм уу цэвэршилт эрт цэвэршилтээс одоо урьдсан сэргийлэх
ямар арга байдсан болоо тийм ч. Ер нь бол цэвэршилт одоо биений юмны анхны биений юм цэвэршил гэдэг чинь бол генетикээрээ ингээд одоо удамшлын хүчин зүйлүүд нэг номерт нь явдаг байхгүй юу? Зөвхөн энэ нөлөөлөх хүчин зүйлүүд би жишээлбэл байглаараа одоо нөгөө цэвэрч байгаа тохиолдолд 3 үедээ нэг удаа ч гэдэг юм уу одоо эрс цэвэрч тохиолдол байна. Одоо бусад одоо ямар ч гэсэн тэр удамшлын хувьд тэр одоо удам зүгээр бол тухайн гэр бүлд бол эрс цэвэрших тохиолдол байдаг. Удамшил нөлөөлөх нь. Удамшил нөлөөлдөг. Хоёр дахь хүчин зүйл нь болохоор зэрэг ер нь бол одоо ятрагийн буюу нөгөө одоо месцлийн буруу үйлдэлээс ч гэдэг юм уу те месцлийн дараах одоо цэвэршлийн дараах цэвэршилт гэж байдаг. Олдмол гэдэг. Мөн одоо зөвхөн эмэгтэйчүүдийн талаас одоо бусад хор тавдруудын нөлөөгөөр одоо нөгөө туяа эмчилгээ, хим эмчилгээ хийснээс одоо эрс цэвэрч бас болно. Тэгэхээр энэ месц заслах нь тэгээд туяа эмчилгээ, физик эмчилгээ ч юм уу хор тавдрын шалтгаан эмчилгээнүүдээс тийм шалтгаан одоо бусад өвчнөөс шалтгаалсан хор тавдруудын үед хийсэн эмчилгээнээс болоод одоо цэвэршиж болно. Энэ нь бол одоо байгалийнхаараа биш гэсэн үг байхгүй юу? За энэ тохиолдолд бид нар ямар дааврын юм сонгох вэ гэдэг одоо даавар орлуулах эмчилгээ нь бол маш чухал асуудал болчихдог. За жишээл өхнөө хор тавдрын үед хэрэгэлсэн юм тариач гэдэг юм уу? Биений юмны мөчлөгийг өөрчилнө. Одоо хор тавдртаа мөртлөө цэвэршгээд байгаа ч гэдэг юм уу? Эсвэл цэвэрсний дараах шинж тэмдгүүд нь одоо илэрч байгаа тохиолдол. Одоо жишээл хот флаш буюу нэг юм яг тэр база моторны үйл ажиллагааны алдагдал байхгүй юу? Уралд мэдрийн үйлдлийн үйл ажиллагаатай холбоотойгоор одоо нөгөө эстрогены дааврын дутмагчлаас болоод өгдөг шинж тэмдэг гэдэг хот буюу хөлрөх одоо халуун оргих тийм шинжүүд байдаг байхгүй юу? Энэ шинж тэмдгүүд нугасаа цэвэршлийн дараа 70-80% эзэлж авчдаг. За. Нэлээд хувийг эзэлдэг юм тийм. Илүү хувийг эзэлдэг. Тэгээд ер нь бол пост менопауз буюу пост одоо цэвэршлийн дараах эрт үедээ энд одоо бараг л 85% нь тохиолдчихдаг энэ шинж тэмдэг нь. За тэгээд пост менопаузын хожуу үе буюу нөгөө одоо цэвэршлийн дараа хожуу үеэс хойших нь болохоор 5% нь хүн хөтлөөч гэдэг юм уу? Тэр шинж тэмдгүүд нь дагалдаж байдаг байхгүй юу? Тэгээд зэрэг энийг одоо энэ эмэлзэн энэ шинж тэмдгүүд нь одоо эрс цэвэрсэн хүнд хүртэл тохиолдно. За энэс урдсан сэргийлэх хэмжүүл бид нар даавар орлуулах эмчилгээ голцоо авдаг. За даавар орлуулах эмчилгээ нь одоо ямар ч үсэн Монголд ороод ирж байна. За пүүж эмчилсэн за ерөнхийдөө би одоо 35 таа гэж бодъё. Цэвэршилтийн чинь одоо жишээ нь одоо ямар шинж тэмдгүүл илэрсэн байхад би өөрийгөө ер нь цэвэрсэж байгаа юм байна гэж бодох юм чи. За цэвэршилтийн шинж тэмдгүүд нь бас ийм би саясан тий халуун оргих тий саяны шинж тэмдэг нь зарим хүмүүст болохоор зэрэг одоо бараг л 50% нь. За одоо перименопауз буюу цэвэршийн өмнө илрээд эхэлчихсэн явж байгаа. Гэтэл чинь яг цэвэршээд одоо цэвэршилт гэдэг чинь өөрөө биений ирэхгүй 1 жил болж байгаа шүү дээ. За энэ тохиолдолд бол 1 жилийн дараа илэрч байгаа хүмүүс бол байдаг. Гэхдээ одоо цэвэрснээс дараах гэсэн шүү. За зарим одоо ятрагийн буюу тэр одоо өндгөвчийн өндгөвчгөө болчихсон эмэгтэйчүүд явж шүү дээ. Амаа давраа янз бүрийн шалтгаанаар ахуулсан тохиолдолд бол бид нар одоо энэ шинж тэмдгүүд нь бүр эрт эхэлдэг. Месцлийн дараа бол яг ингээд дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнө одоо энэ шинж тэмдгүүд нь илэрчихсэн явж байгаа байхгүй. За ерөнхийдөө бол эрт цэвэрсний эрт үеийн одоо шинж тэмдгүүд нь болохоор хамгийн түрүүнд 70-80% нь илэрдэг ийм халуун оргих хөлрөх шинж тэмдэг. Энэ халуун оргих одоо хөлрөх шинж тэмдгүүд нь дангаар илэрхгүй. Сэтгэл зүйд хүртэл одоо ийм дарамттай тий гинт ингээд 50 биш байдалд оруулж хагаад за тэгээ хөлрөдөг байхгүй. За тэгвэл энэ шинж тэмдэг нь бас ингээд зарим их удаан үргэлжлээд ингээд 50 байдалтай орж чадахгүй ч гэдэг юм уу те. Зарим хүмүүс нь болохоор богинохон хугацаанд илрээд хөлрөлтөнд ч багч байдаг юм уу. Ингээд янз бүрийн одоо юутэй хэлбэлцэлтэйг илэрч болдог. За хоёр дахь нь болохоор нөгөө эстрогены дааврын дутмагшилж явчихж байгаа учраас одоо мукоз эвтэлэг агуулдаг олон нохор очоор идэд агуулдаг эрхтнүүд байдаг юм. Энэ мукоз эвтэлүүд нь одоо хаана байрладаг вэ гэхээр
гадагшаага харьцдаг одоо эрхтнүүдэд жишээлбэл нүүд одоо жигч байдаг юм уу тий. Тэгээд нөгөө шулуун гэжсний 3-1-ээс доошоогоо. За тэгээд үтрээ юм бэлэг хэрэгтэн бол бүгдөө энд хамрагдана. Бокос хөвтөлгээд гадагшаага харьцдаг эвтэлүүд байхгүй. Очоор идэггүй эргэтэн байдаггүй. Бүх эргэтэнд очоор идэ. Тэгээд ам хамар гэдэг ингээд энэ очоорид агуулсан олон нөхөр очоорид агуулсан мокос эвтэл гэж ярьдаг. Энэ эргэтэнг агуулсан бүх эргэтнүүд одоо эстроген дааврын тутмаш илэрнэ. Нүд хуурайшин, ам цанган, за сонсголт өөрчлөлт өгөн ч гэдэг юм уу те. Одоо сонсголын аппарат ч өөрөө ингээд шингэн агуулдаг дотроо намрын авчаар үдээстэй сонсголыг ингэж дамжуулдаг одоо эргэтэн байж байгаа. Гэтэл тэр эпител хүртэл одоо нөгөө хайтангэрч чиглэдэг сонсгол мод үйл ажиллагаа явуулахад алдагдaltaй болно тий. Тэгээ өтрийн хуурайшлтууд байна. Биений юм эрхөө байна. За гих мэтлэнгээр олон асуудлууд үүсч ирнэ. За энэ одоо даавар хүлээж авдаг авруудтай эргэтэн болгон үйл ажиллагааны хамаархан тийм. За ясны сэргэлт байна тийм ээ. За тэгэл нүүр хүчих одоо бэлэг хэрэгцэн захтнах, хорсох гэд ингээд маш олон шинжүүдийг тохиолж байгаа. Одоо нөгөө ясны сэргэжил байгаа шүү дээ. Ясны сэргэжил болоход одоо цэвэрлэлтийн насны ихэнх эмэгтэй хүмүүс одоо ясны сэргэжил болцсон байдаг л да онцлогоогоор. Тэгээд яг эстроген даавар ясны сэргэжил нөлөөлөх одоо хүчин зүйл нь юу гэдэг юм болоо? Ер нь бол нөгөө би сайсан те бай эргэтэн буюу даавруудыг хүлээж авдаг тийм одоо эсүүд гэждэг. Даавар хүлээж авдаг аваарууд гэж ярьдаг тэрийг. За эстроген хамааралтай эргэтэн одоо яс өсний фолликул хөх бэлэг эргэтэн гэдэг. За гэтэл чин энэ эстрогены дааврыг хүлээж авдаг аваарууд нь бас альфа бета гэд хоёр хуваагддаг. За альфа рецепторуудыг агуулсан байх юм бол ясны хурамтгай. Бетаг агуулсан бол ясны хурамтгай нарийн гайгүй ч гэдэг юм уу те. Гэтэл чин хүний бие организмаас болох альфа бета бас генетик хэрэг удамшиж. За гэтэл чин одоо яс чин өөрөө остеобласт гэвь уургач процесс юм. Уян хатан чанараа одоо хадгалах процесс нь 35 наснаас эхлээд алдагдаж эхэлдэг. Нэг жилд одоо 1% эмэгтэй хүнийх. Эрэгтэй хүнийх 0.5% алдагдаж эхэлнэ. За яг цэвэршилтийн наснд гэхлээр зөв одоо нөгөө сарын миний мэрхүү болоод 1 жил болж байгаа тохиолдолд ч юм эсвэл одоо перименопауз, менопауз гэдэг ингээд цэвэршилтийн өмнөх цэвэршилтийн насны үед болохоор төрөвчтэй буюу юм чүмэгт яснууд болохоор 10-15% алдна. Химт яснууд гэхлээр зөв өсөх хийж байдаг юм уу те одоо хим агуулсан одоо нөгөө том одоо урт яснуудын одоо толгой хэсгэнж байдаг юм хим агуулж байгаа шүү дээ. Энэ химт яснууд болохоор зөв бүр 15-аас бүр 25% нэг жилд алдчих эхэлдэг байхгүй. За 70 нас хүрэхэд ч байдаг юм 45% алдчихсан явждаг. Тэгвэл энэ остеобласт гэдэг чинь тэр ясны уян хатан чанарыг агуулах гэдэг байхгүй юу? Уургаас бүтсэн. За тэгвэл остеокласт гэдэг нь яг л минералжих процесс явдаг. Бид нар одоо кальц уудаг ч юм уу тэр одоо сэрэгч шалтгаануугаас остеобласт алдсанаас болж байгаа байхгүй юу? Гэтэл чинь остеокласт гэдэг нь юу гэдэг вэ? Тэр минералжих, ясчих процесс байгаа. Тийм учраас нас ахих тусмаа хүний яс хатуураад хүндрээд тэгсэн мөртлөө остеобласт алдсан учраас одоо уургачих процессаа уян хатан чанараа алдсан байгаа учраас тэр буурахад амархан болчихсон явж байгаа байхгүй. Одоо нэг өсөндөө остеобласт гэдэг нь одоо барилгаар бодох юм бол одоо нэг шаврын ч юм уу тий. Ингээд ерөнхийдөө тоослого тавилаа, шавар тавилаа ингээд явах байсан ба гэтэл остеобласт нь байхгүй болчихсон. Зөвхөн одоо минералжих одоо процесс нь явагдаад байдаг. Тэгээд уян хатан чанар байхгүй болчихсон. За тэгвэл тэр остеобластыг алдах томоохон шалтгаанд нь эстроген дааврын тутамшил орчин. За эстроген даавар чинь одоо яг ямар үйлчилдэг? Эстрогены даавар чинь одоо тэр уургачих процессд нь оролцдог гэсэн үг остеобластны. Эстрогены даавар чинь ийм процессд оролцож байгаа. Одоо ингээд D витамины дутагдлаас болдгоо, кальцийн дутагдлаас болдгоо гэдэг тийм үү. Тэгвэл тэр эстрогены даавар чинь эстрогены дааврыг хүлээж авдаг эсүүдийг үйлдвэрлэдэг байхгүй юу? Тийм үйлдвэрлэж идэг. Гэтэл чинь тэр эстроген дутагдж байгаа нөгөө эстрогены дааврыг дутагдалд орчхоор зэрэг кальц чи өөрөө эстрогены дааврыг дагаж үйлдвэрлэж идэг.
одоо бид организмдээ эргэж хэмэгдэж идэг. Бүр цугтаа байж ерөнхийдөө шимэгдэлтийн процесс нь өрнөдөг. Ааха. За тэгвэл одоо кальцийн дутагдлаа болоод идээд кальцийн дутагдалд ороод байгаа шүү дээ. Тэг чин тэр эстрогены давын дутагдлаас л кальцийг хүлээж авдаг. Одоо хүлээн аварууд нь байхгүй болчдөг байхгүй. За тэгвэл кальци чинь одоо кальцитонинч гэдэг юм уу те одоо парашютоидны железа гэж одоо баман дэрэгдэх даавар чинь бүгдөө эстрогены дааварт хамааралтай. Тэр яадгүй гэхэлэр зэрэг одоо кальцитонин чинь өөрөө үйлдвэрлэх одоо кальцийг эргэн шимэгдүүлэх чадварыг нэмэгдүүлж яддаг байхгүй. Гэтэл чи эстрогены дааврын тутамшлан кальцитониныг одоо эргэн шимэг кальцитонины одоо үйл ажиллагаанд одоо саадлаад эхэлж байгаа байхгүй. Дутагдал нь гих мэтлэг ингээд бид нар ерөөсө нэг нөгөөс салгаж ойлгох ямар ч авчир утга байна. Одоо хүмүүс маань одоо цэвэрчлэн насны хүмүүс маань ясны сэргийлж ерөнхийдөө болчлоо гэж зөвхөн одоо кальц уугаал гэдэг энэ маань эргүүлээд ясны илүү одоо хуграмтгай ч юм уу эсвэл яс одоо сэргийжих бас хүчин зүйлдтэй нэг басанда эрдэсчих процесст нь илүү одоо түлхэц үзүүлээд байх нэ. Тэгэхээр зэрэг эстроген даавар буюу тэ ургамлын найрлагатай эстроген даавраа цуг хэрэглэснээрээ одоо ясны сэргийлээс урьдсан сэргийлийг хэрв таны одоо яс сэргцэн байх юм бол тэрнээс одоо тэ нөхөн түлжих эмчилгээний илүү одоо цогц эмчилгээ болох юм байна тэ. Одоо жишээл кальцийг одоо ходоод гэж нарийн гэж тэр чинь бүгдөө одоо цэвэршилтэй холбоотой нөгөө хатангаршил явагдаад эхэлчихсэн. Хатангаршил бол хайр сайгүй, хаа сайгүй. Тийм шүү дээ. За эстрогены дааврын дутагдлаар гиалуронидын асаа ферментийн дутагдал болно. Одоо арьсанд орох коллагенжих процесс алдагдана гэдэг юм уу. Ингээ бүх юм учирдахтай болж байгаа юм. За жишээл бид нар D3-ыг уудаг тийм үү? Гэтэл чин D3 чинь угаасаа одоо захын судсанд бага байж болдог. D3 дутагдлаа гэдэг D ууж болдоггүй. D витамины илүүдл хэрэглэн одоо бөөрийн лупусуудыг гэдэг өөрөө нефроны хамгийн нефрон дутаг устгах чадвартай байхгүй. D витамин илүүдл тун. Одоо бөөрөнд нөлөөлнө гэсэн. За гэтэл чин D витамин юу гэдэг вэ гэхээр ходоодонд кальцийг эргэн шимэгдүүлэх чадварыг нэмдэг. За яг парентерална буюу ингээ ууж идэхээр кальцийг хэрэглэх нь одоо ходоодыг зочроодог ч юм уу одоо хатангаршил болсноос хойш эргэн шимэгдүүлэх чадвар нь алдагддаг ч гэдэг юм уу. За тэгээд нөгөө арьсанд орох пигментац явагдана, цэвэршилж явагдахаар пигментац буюу энэ нөсөөжих процесс нь өөрөө юунд хүрээдэг вэ гэхээр одоо нарнаас ирж байгаа одоо хит ягаан туяаг синтезлж чадахгүй одоо хүлээж авч чадахгүй. Тэгэхээр зэрэг арьсан дээр болохоор зэрэг эргокальциферол буюу витамин D болох процесс D витамины D2-ыг жинхэнэ утгаар нь агуулж чадахгүй байхгүй. D2 чинь өөрөө кальцийг эргэн шимэгдүүлэх чадварыг нэмдэг болохоос D3 тийм орой л байхгүй. D3 болоо гэж бодсон провитамин D-тэй нэгдэжээж тэр D витамины чинь идэвхжүүлээд одоо эргокальциферол болох байхгүй. Хойло кальциферолоос эргокальциферол болох жишээтэй. Тэгэхээр тэр жоохон авсан кальцийг дахиад арьсан дээр шимэгдүүлэхэд бас аюу хэцүү учир цэцгэлтэй болчихно. За D витаминыг настай хүн ер нь бол ялангуяа одоо нөсөж процесс ч өөрөө бас дахиад тэр эстрогены дутагдлаас болчихж байгаа байхгүй. За тэр процессыг одоо нөгөө алдагдчихдаг учраас одоо ходоодоор авах нь айгүй дэв авах нь учир тусагтай заавал парентерална одоо нөгөө болчинд ч юм авах ёстой ч гэдэг юм ингээд бүх юмд айгүй нарийн учир шалтгаан бий болдог. Одоо ингээд байдаг л да одоо нөгөө миний насны ерөнхийдөө 30 гарсан одоо бүсгүүчүүдийн хувьд л одоо нөгөө юу гэдэг чинь мэдлэг боловсрал эзэмших ёстой ч юм уу ингээд одоо явсаар байгаа хүүхдгүү тэгсэн мөртлөө ерөнхийдөө цэвэршилтийн шир тэмдгүүд нь эхэлсэн нөхөргөө ийм хүмүүс одоо миний эргэн тойронд одоо байдаг л да Австрали, Англи, Японгоо ерөнхийдөө сурсан. Тэгээд 30 гарцсан хүүхдгүү байдаг. Тэгээд хүнтэй сууя гэд одоо чинь үерхэд 2 жил боллоо ерөнхийдөө хүүхдтэй болсонгүй. Гэхдээ одоо миний хувьд бол цэвэрлэлтийн шинж тэмдгүүд эхэлсэн байна гэдэг асуудал байдаг байхгүй юу? Яг жишээ нь одоо юу гэдэг чинь тэр сураад явж исэн хүмүүс ч юм одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний ч юм уу те харилцааны хувьд гэдэг удаан хугацаанд 5-8 жил ерөнхийдөө бэлгийн харьцаанд ороогүй. Тэгээ ерөнхийдөө цэвэрсэн. Энэ нь одоо бэлгийн харьцаанд удаан орохгүй байсан нь өөрөө тэр цэвэрших бас үндсэн нөхцөл болох уу? Одоо тийм. Энд ерөнхийдөө бол ингэдэг. Би хэлсэн те энэ удам зөв. Тийм удам зөв гэсэн. Одоо
одоо хэдэн настай сарын тэмдэг ирсэн би одоо цэвэр шиг процесс бол удам зүгээр 1 номерт нь байдгийг. За 2 номерт нь болохоор одоо эмийн хэрэглээж байдаг юм уу те одоо жингийн одоо хэд баг жинтэй байх ч гэдэг юм уу энэ зүгээр нөлөөлөх хүчин зүйл болно. За нөлөөлөх хүчин зүйлүүд нь зүгээр тэр одоо ээж нь 49 настай 49 нас 6 сартай одоо тэд өдөр ч гэдэг юм уу цэвэрсэн байхад хүүхдийнх нь болохоор нэг 6 сарын өмнө ч юм уу 3 сарын өмнө л болно. Одоо энэ хүүхдийн тоо өдөр бол цэвэршгэд ерөөсөө ямар ч хамаа байхгүй. Зүгээр одоо нөлөөлөх хүчин зүйлүүдэд бол ороод явж болно. Тэгэхээр зэрэг одоо нэг 2-3 сарын ч өмнө 1 сарын өмнө ээжигээ одоо цэвэрших хугацаанаас л өмнө цэвэршнэ гэсэн. За цэвэршилтэнд нөлөөлөх бас айгүй хүчин зүйлүүд нь жин байдаг. За тийм жингийн одоо илүүдэл эдгээр чинь одоо үгүй цэвэршилтэнд нөлөөлнө гэхээс илүү цэвэршилтийн тийм шинж тэмдгүүд хүчтэй нөлөөлдөг юм. Тэрнээс биш ярь нь удам зүгээрэл явагдана. Тэр сарын одоо жишээлбэл зарим эмэгтэйчүүд атаас ингэж би одоо биений эмгэг айгүй олон жил болчлоо. Одоо надад нөлөөлөх хүчин зүйл байна уу гэхэлэр ер нь бол тийм биений хайрцагны үед эндорфин гэж бодис ялгардаг. Одоо ер нь бол биологийн идэвхт бодисууд аюу ялгардаг. Тэр нь одоо сэтгэл санааг тайван байлгах ч гэдэг юм уу те. Одоо ер нь бол тийм одоо нөлөөл үзүүлж болно. Одоо ер нь бэлгийн харьцаа одоо жишээлбэл одоо юу Брzezinski гэдэг нэг юм Оросын гинекологийн ном байдаг байхгүй юу? Тэрэн дээр одоо өндөвчний хавдруудын тухай бичиж байгаад одоо ер нь бол эпител гэсээс хучуурсаас гарсан одоо уйлын хайнууд байдаг, шарны уйлын хайж байдаг юм одоо фолликул өөрөө персистенц болоод ингээд цаашаа эрен шимэгдэхгүй томорсон тохиолдол байдаг юм уу. Тэгээ бид нар 3-6 сарын эмчилгээ хийгээд үр дүнгүй бол халгаанд ордог байхгүй юу тэр тохиолдолд бол. За тэр тохиолдолд бол энэ 1 номерт нь болохоор 56.1% нь үрслийн шалтгаантай. За 34% гэж байгаа шүү дээ. Энэ бол айгүй өндөр тоо байхгүй юу? Одоо бэлгийн харьцаа холдсноос бас үүсч болдго юм а гэж хэлсэн мэт. Жишээлбэл одоо хүүл байх тийм үү? Жирэмсэн тээгч байдаг юм уу? За тэгээ бэлгийн харьцаа холдсон үед үүсч болно гэж бичсэн байдаг. За тэрнээс биш яг одоо цэвэршилтийн үед бэлгийн харьцаа холдсдох, бэлгийн харьцаагүй байх, хүүхэд гарахгүй байхын нь бол одоо бэлгийн одоо хавьтал гэж яриад байгаа шүү дээ. Бэлгийн хавьталгүй байх нь бол бүр бараг нөлөөлөхгүй. Нөлөөлсөн гэсэн ном ерөөс уншиж байгаагүй би. Гэтэл чинь хүүхэд гарахгүй байх нь за нэг хэдэн хувьтай ч байдгийн те одоо 1-2 сарын өмнө л одоо цэвэршгэд нөлөөлөх хүчин зүйлд нь ороод явдаг. Тэрнээс биш одоо огт хүүхэд гарахгүй нөө хүүхэд гарахгүй ач холбогдол багтаа яа гэвэл төв мэдрэлээс системээс гарч байгаа даваад хөшөрдөг байхгүй юу? Гаргаал ялгаруулал байна. Өндгөвч хөшөрдөг. Өндгөвчний үйл ажиллагаа алдагдахад одоо төв мэдрэлийн тогтолцоонд эргэшгүй өөрчлөлтүүд гараад эхэлчихдэг байхгүй. Тэр өндгөвч гэдэг чинь өөрөө айгүй хамгийн чухал хэрэгтэй. Чинь одоо өндгөвчөнд байх тэр фолликулууд ч өөрөө тоотой. За цэвэршний дараа тэр примаржал буюу анхдагч фолликул 1000-тай байж идэг. Гэтэл чинь тэр өндгийн эс нь ингээд юу тэр фолликул одоо даавраа хүлээж аваад өндгийн эсээ боловсруулад гадагшлуулах энэ процесс чинь тэр өндгийн эс бүх анхдагч одоо примаржал фолликул буюу анхдагч фолликулуудад өндгийн эс байгаа боловч төв мэдрэлийн системээс одоо ирж байгаа дааврыг хүлээж авдаг фолликул нь тэр примаржал фолликулууд нь 450-аас 500 ширхэг байдаг байхгүй. Тийм. Тэр зэрэг энэ юу чинь угаасаа өндөвчний үйл ажиллагаач настай холбоотой. Тэгэхээр нөхөн үржихуйн нас гэдэг чинь угаасаа одоо би сураад яваад байна гэж болохгүй. Ийм ойлголттой байж болохгүй. Тийм ер нь бол миний нөхөн үржихуйн нас чинь хязгаартай юм байна гэж амьдарч хүүхдийг гаргаж байгаа шүү дээ. Төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Сурцсны дараа одоо хүүхд гаргана гэхлээр асуудлууд босч ирнэ. Жишээлбэл одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол 19-аас 35 насыг нөхөн үржихийн хамгийн сайн нас, идэвхтэй нас гэж үздэг. Гэтэл чинь 35 насаас хойш одоо жишээ 35 анхны биений юм ирээд 11 жилийг нэмсний 11 жилийг нэмнэ гэхлээр одоо 11 настай хүүхэд 22 нас хүрэхэд өндгийн
одоо сар болгон боловсралж эхэлнэ гэсэн. Хамгийн идэвхтэй. Гэтэл чин тэрнээс өмнө бас жоохон алдагдaltaй байх гэдэг шүү дээ. Заримдаа өндгөөс боловсрохгүй байх гэдэг байгаа байхгүй. Гэтэл чин одоо тэр 22 наснаас 35 нас хүртэл бол сар болгон ингээд өндгөөс боловсрож байгаа. Жилд 2 хүн удаад өндгөөс боловсрохгүй гэж болдог байхгүй. Гэтэл чин 35 наснаас хойш жилийн 6 сард өндгөөс боловсрохгүй. Тэгэхээр зөв ерөнхийдөө бол тэр одоо жирэмслэх насалд одоо хоцорж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр зөв тэр нөхөн үржих нас байдаг шүү. Бид нар чинь хугацаатай амьд шүү гэдгийг бол одоо гэр бүл төлөвлөлтөө өөрийнхөө одоо сарын одоо өндөвчний нөөцтэйгөө хамт ер нь төлөвлөхгүй бол тий сураал яваал гэдэг одоо карьераа босгосны дараа ерөнхийдөө бүсгүйчүүд хүүхэд гаргая гэсэн бас хандлагатай болсон байгаа л да. Тэгэхээр зэрэг аль болох одоо тэр хугацаа гэр бүл төлөвлөлтөө бас өндөвчний нөөцтэйгөө уялдуулах шаардлагатай байх шүү охид ус гэж дээ. За сүүл ерөнхийдөө сонсч байсан л да. 35 нас хүрэхэд нөгөө өндөвчний нөөцөө 70% алддаг. Хүүхэд одоо төрүүлэх магадлал одоо буурдгаа гэж тий. Ер нь бол яг тийм 70% алддаг гэсэн тоо баримт би олж уншаагүй. Сүүл би нэг тийм судалгаа уншсан. Яг зөв би олж уншаагүй болно. Гэхдээ ерөнхийдөө бол 35 наснаас хойш жилийн 6 сард өндгөөс боловсрохгүй гэдэг бол угаасаа өөрөө эрсдэлтэй болоод эхэлж байгаа байхгүй. Бидний бүр Спиро гэдэг номон дээр юу гэж бичдэг вэ гэхээр энэ нөхөн үржихийн нас чинь хугацаатай шүү гэдгийг одоо охид бүсгүйчүүдтэй одоо охтуудад хэлээж авах одоо бүсгүй нөхөн эмэгтэйчүүдтэй одоо сануулж авах хэрэгтэй гэдгийг сурцалжилж авах хэрэгтэй. Хэвлэл мэдээлэлээр гээд бичсэн бүтэн өгүүлбэр гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол зүгээр нэг хэлчихсэн үг шүү байхгүй. Харин миний эргэнтэй оройнцсон одоо нөгөө 30 гарчихсан. Тэгээ яалтчгүй хүнтэй 2 жил ерөнхийдөө одоо бэлгийн харьцаанд одоо юу гэдэг чинь жирэмсээс хамгаалах арга хэрэглээгүй мөртлөө жирэмсэн болохгүй байна гэдэг 2 ч найз байгаа. Тэгээ яалтчгүй нөгөө нэг сураад карьераа босгосоор нөгөө өндгөө эсийнх нь одоо тоо цөөрөд ч юм уу эсвэл үр тогтоох чадвар нь алдагдсан. Одоо яах вэ ч юм уу эсвэл найзаа би одоо цэвэршилтийн шинж тэмдэг илрээд байна. Яах вэ гэдэг тийм одоо мессежүүд ирээл байгаа л да. Цэвэршилтийн шинж тэмдэгүүд одоо илрэх одоо шалтгаанууд биелсэндээ бэлгийн харьцаа хол байх маяг ч серотонины ялгарлыг өөрчилждэг ч юм уу. Тэрнээс биш яг цэвэрсэн гэсэн үг бол биш. Тэрийг тодорхойлдог дааврууд байдаг. Жишээлбэл шинжилгээний хувьд ямар шинжилгээнүүд тропын даавар гэж байдаг. За тэр нь болохоор зэрэг follicle stage даавар, лактин жилэх даавар гэж байдаг. Тэдний хэмжээнээс шалтгаалаад бид тэр цэвэрсэн байна уу, цэвэршээгүй нь, цэвэршин үү гэдэг тодорхойлж болдог. Шинжилгээ бол хаана нөхөө хэмжээ? Одоо хонш мэдж гэдэг юм уу, одоо боновитач гэдэг юм уу. Тийм ерөнхийдөө тэр момедикэлж гэдэг юм уу, тийм лабораториудын газар. Одоо экспресс лаборатори гэж байна. Бүх лабораториудыг өгч болно. Одоо тэн дээр очихдоо юу гэж хэлж очих уу? Одоо би бэлгийн даавраа үзүүлэе гэх үү? Үгүй ер нь бол эмчт ханддаг. Эхлээд заавал эмчт ханддаг. Тэгээд эмэгтэйчүүдийн эмчтэй хандаа гэж байна. Тий. За хоёлаа нөгөө нэг цэвэршил гэж ясна эрт ерөнхийдөө цэвэршил үсрээд орсон. За тэгэхээр эрт цэвэршилтээс хоёлаа эмчилгээний арга гэсэн тийм эмчилгээний аргууд нь хоёлаа одоо ямар аргууд байд юм бэ? Та нөгөө эстроген хэд нөхөх үйлчилгээтэй одоо бүтээгдэхүүнүүд хэрэглэн гэсэн чинь энд нь яг юу хэрэглэх юм болоо? За ер нь бол даавар эмчилгээний нэмэрч явдаг. За гэтэл чин даавар эмчилгээг эхлэхдээ даавар орлуулах эмчилгээ гэх юм бол маш олон одоо зах зээл дээр маш олон лимнүүд байгаа тийм даавар орлуулах эмчилгээ өөр тусдаа асуудал байна. За даавар орлуулах эмчилгээг хэрэглэснээр ямар ач холбогдолтой юм бэ гэхээр одоо ер нь бол дааврыг дээдлэн 5 жил хэрэглэдэг. За ерөнхийдөө зарим одоо шил аптоидейт дээр болохоор дээдлэн 5 жил хэрэглэе гэж бичсэн байдаг. За тэгэхээр миний уншижсэн сурах хүчнүүд дээр юу гэдэг вэ? Дээдлэн 4 жил хэрэглээж гэдэг юм уу? Дааврын хэрэглээнүүд нь бас дан эстрадиол дааварч гэдэг юм уу? Энэ нь бол одоо муу үзүүний хорт хавдар, хөхний хорт хавдарч гэдэг юм уу? Үсг хэрэгслийг бий болгодог. За гэтэл чин одоо умаа салстын хорт хавдарч гэдэг юм уу? Тэр өндөгчний хорт хавдрыг үүсгэх тийм эрсдэл дагуулж идэг байхгүй. Тэгэхээр бид нар энийг яг эмчийн хяналтан дотор тэрнээс одоо өөрөөс одоо санаагаараа авч хэрэглэж болохгүй ч гэдэг юм уу. Энд чинь өөрөө жоохон хэцүү байна шүү дээ. Зарим хүмүүс 6 сараас илүү хэрэглэдэггүй штэ ч гэдэг юм уу тийм яриа үүсгэсэн явж идэг. Гэхдээ энийг хизээ хэрэглэх вэ гэдэг нь бас чухал. За жишээлбэл юу
тий үе шатаас ч юм уу тий аль үе шатанд явж байна. Тэгээд тэр даавар хэрэглэж байгаа тохиолдолд тэр эмэгтэйгээс одоо асуумж авна. Одоо жишээл сарын тэмдэг биений мөчлөх хэвэн байсан уу, алдагдчихсэн уу? Хамгийн ихний асуулт анхны сарын тэмдэг хизээ ирсэн бэ. За тэгээд биений юм алдагддаггүй, хэд хоног үргэлжилдэггүй. За ажина матоз гэж өвчин байдаг. Одоо 25 өдрийн өмнөх өвчнүүд байсан уу? Одоо умаа салстаас гарсан одоо полип одоо ургацгууд байсан уу гэдэг юм уу. За тэгээд одоо хоргоо хавдрууд байна. Өндөвчний хортой хоргоо хавдрууд байна. За энэ бүх анамнез одоо асуугаад одоо хөхний хорд хавдраа өвдөжсэн үү, хөхний мэслэл илгэжсэн үү гэдэг юм уу. Энэ олон асуумжны дараа бид нар энэ дааврыг хэрэглэх үгүй гэдгээ сонгодог байхгүй. Гэтэл чинь одоо энэ одоо саяны асуусан асуумжууд байгаа тохиолдолд бид нар бодож эхлэх нь шүү дээ. Ямрыг сонгох уу? Тэр хүнийг хөнгөвчлөх одоо би хэлжсэн хөнгөн одоо дунд одоо нэг хот флаш буюу тэр халуун оргих хөөс ялгарх энэ зөвөрч нь өөрөө одоо хэр их байна гэдгээс шалтгаалаад сонголт хийж болдог. За энэ одоо цэвэршилтийг хойшлуулах гэдэг утгаасаа биш, ерөнхийдөө цэвэршилтийн одоо үед өгч байгаа тэр хүнд үеийн ч гэдэг юм уу тэр завирсаас салах зорилгоор хэрэглэж болдог байхгүй бас. За хэрвээ эрт цэвэрших гээд байх юм бол гэх юм бол бид нар дээдлэн 5 жил хэрэглэж болно. Гэтэл чинь одоо өндгөвчний одоо даавар хүлээж авдаг одоо чадамж нь алдагдчихсан одоо даавар хүлээж авдаг авааргүй одоо синдром резистентний яичников гэдэг одоо өвчин бийждэг. За энэ болохоор бүр 20 эд наснаас эхэлж болно гэж байна. Зөвхөн эмчийн хяналтын дотор одоо олон жил хэрэглэж болдог. Жишээлбэл дааврууд байж идэг. Фетоэстрогены тухайг ингээд яриад эхлэхээр зэрэг бид нэг аптоидит дээр болохоор зэрэг одоо энэ ургамал нь ийм үйлчлэгээтэй гэдээ биччихсэн байлээ. Тэгэхээр зэрэг аптоидит гэдэг бол шүү дээ хамгийн сүүлийн мэдээлэл багхгүй юу? Номыг бичихтэй одоо 4-5 жил судална, уншина. За тэгээд энэ тэмдгийн номноос авна. Гэтэл чинь шинжлэх ухааны одоо их барих эмэгтэйчүүдийн амжил шинжлэх ухаан дээр үндэслэн эмчилгээ хийх гэдэг нь шүү дээ. Гэтэл чинь учиргүй үүсгэх байхгүй юу? Энийг заавал хилээд дурдаад өнгөрчих болно. За аптоидит гэдэг бол бидний одоо шинэ стандарт байхгүй юу? Одоо аптоидитийн тухай дэлгэрэнгүй ярьж болно. Жишээлбэл аптоидит гэдэг бол бидний стандартыг өөрчлөх одоо энийг одоо хамгийн сүүлийн үеийн мэдээлэл шүү гэсэн үг байхгүй юу? За энэ мэдээлэл дээр өгөхлөөр ургамлын гаралтай юмнуудыг хэрэглэж болно гэж биччихсэн байгаа байхгүй. Ялангуяа сой агуулсан ургамлуудыг гэж бичиж байгаа. Энэ болохоор эстрогены дааварлаа төстэй ургамлын гаралтай юм байхгүй юу? Яг эстрогены даавар бол биш. Хөхтөөсөө биш. Гэтэл чинь хөхний хор тавдрын үед бол шар бурц гэдэж болохгүй ч гэдэг юм уу? Огт хэрэглэж болохгүй ч гэдэг юм уу? Тэгвэл бусдыг хэрэглэж болно гэж бичсэн байгаа. Одоо жишээлбэл минасанд орж байгаа аспаргус болохоор яг эстрогены дааварлаа төстэй одоо ургамал байхгүй юу? Тэгэхээр зэрэг энийг хэрэглэж болно. За энэ чинь маш олон одоо жишээлбэл ийм этник судалгаа гэж үүдгийг. Одоо жишээлбэл Америк эмэгтэйчүүдийг одоо Аз эмэгтэйчүүдтэй харьцуулсан судалгаа байгаа байхгүй юу? За Европын орны эмэгтэйчүүдийг ч юм уу гэтэл чинь цэвэрлэлтэй. Тэр чинь тэр сой агуулсан одоо ногоог иддэг хүмүүс болохоор Азийн хүмүүс, Японых ч юм уу, Хятадын хүмүүс болж тараад байгаа байхгүй солонгос хүмүүс. За эдгэрт болохоор одоо цэвэрлэлийн тэр одоо шинж тэмдгүүд нь бүдгэн ч юм уу одоо илэрхүү өнгөрсөн тохиолдол байдаг юм аа гэд бичсэн байдгийг. Тэгэхээр зэрэг тэдний хэрэгжилж байгаа тэгдэг учраас тэдний хэрэгжилж байгаа ургамлыг судалж эхэлсэн. Тэгэхээр зэрэг одоо юу гэдэг чи Япончууд ч юм уу, Хятадууд ч юм уу хүнсний ногоон төлхөө энэ ургамлын эстроген даавар нөхөх ургамлуудыг одоо хэрэглэснээрээ цэвэржлийн үеийг тайвнаар даван туулах бас боломж олгож байгаа юм тийм. Тийм учраас тэр дээр одоо аптоидитийн хамгийн сүүлийн судалгаан дээр юу гэж үздэг вэ гэхээр зэрэг одоо тэр аспаргус хар кохорт гэдэг. За тэр ургамлын тэр яг сайн байна гэж бичиж байгаа байхгүй. За эдгэрийг гэхдээ хинт хэрэглэхөө гэдэг нэ гэж чухал байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл хор тавдрын өмнөх өвчнөр өвдөжсэн эмэгтэйчүүдэд бол дааврын юмнуудыг хэрэглэх хориглох залттай болчоод жишээл хөхний хор тавдртай хүмүүст бид нар томоксофенийг хэрэглэж болно. Одоо
тэр hot flash-ийн үед одоо нөгөө хөлрөөд ингээд дотор тавьчихтаад ингээд байгаа хүмүүс. Гэтэл чинь ургамлын гаралтай юмнууд нь удаан хугацаагаар олон сар жилээр хэрглэж нөлөөлдөг байхгүй яг өндөр одоо шилэл аспаргус одоо 140 мг-тай гэж байгаа. Ургамлын гаралтай юмнуудыг нэг дөрөв олноор нэгдэж одоо үр дүн нь гардаг ч гэдэг юм уу. Тийм хими аргаар ч юм уу одоо нийлэг аргаар гарч авсан юмнуудаас одоо тоног нь их боловч одоо удаан хугацаагаар уух нь илүү үр дүнтэй гэдэг бичиж байгаа шүү дээ. Одоо танацистон байна, ивкер байна, минасан байна. Одоо 1-2 сар юм уу одоо 1-2 жил хэрэглээд энэ үр дүн гардаг байхгүй. Тэгэхээр энийг цэвэршилтийн наснаас өмнө хэрэглээд цэвэршилтийн дараах үед хүндрэлээс одоо даван тулж гарах таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Одоо нөгөө юу яадаг л да. Хямлаг ерөнхийдөө манай захирал оруулж ирэхтэй одоо ерөнхийдөө монголчууд маань одоо юу гэдэг чинь өдөр тутамдаа хүнсний ногоо одоо эмийн ургамал ч юм уу идэж уудгүй байна. Хятад, Солонгос, Япон энэ итгэх шиг те ингэж идэж уудгүй байна. Тэгэхээр зэрэг одоо амьдралын хөвшөнд яаж одоо зүв болох вэ гэдэг утгаараа хямлаг ерөнхийдөө судлаад хямлаг оруулж ирэх ерөнхийдөө үндсэн шалтгаан болсон. Тэгээ өдөр тутамдаа юу гэдэг чи Америк, Япон, Солонгос чиг одоо интэгтэй ургамлын найрлагатай одоо петастригэн ууж одоо чадахгүй байгаа мэдээж хэрэгтэй чадахгүй. Тэгэхээр зэрэг арай тэр одоо ард түмнийг бодох юм бол цэвэршилтийн нас нь арай эрт эхлэх. Эсвэл одоо цэвэршилтийн шинж тэмдэгний арай бас хурцаар ерөнхийдөө хүнд одоо явагдах ч юм уу иймэрхүү бас нөхцлүүд байдаг л да. Тэгэхээр зэрэг өдөр тутамд нь одоо энэ эмийн ургамлуудын одоо бүтээтгүүнийг өгснөөр яг тэр эмчилгээний үр дүн өгөхөц тун хэмжээнд одоо батлагдсан судалгаа шинжилгээгээр ерөнхийдөө батлагдаад нотлохоо нь одоо эрдэм шинжилгээний ажлаар ерөнхийдөө гараад ирчихсэн эмийн ургамлын одоо бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа уух юм бол тий одоо ядаад тий өвчин сурилсан сэргийлэх боломжтой байна. Хөнгөн одоо би одоо амьдрах боломжтой байна гэдэг хямлаг оруулж ирсэн байдаг. Өөрчлөх тийм юм баггүй. Жишээлбэл одоо цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийг цэвэршээс өмнө тураараач гэдэг юм уу. За одоо хоолныхаа хэрэгцээг өөрчлөөрөөч гэдэг юм уу. Дасгал сайн хийгээрээч гэдэг юм уу. Эдгээр чинь одоо жишээлбэл цэвэршлийн насны эмэгтэй дасгал ямар ач холбогдолтой юм бэ гэдэг. Тэгэхээр дасгал ямар ач холбогдолтой гэдэг юм гэхээр биеийн температурыг дасгал хийснээр биеийн температурыг өсгөж гэдэг байна. Тэгээд өсгөж өгөх нь өөрөө тэр hot flash-аас урьдчилан сэргийлж байгаа. Гэх мэтлэнгээр ийм бүх юм чинь айгүй нарийн зохицолгоотой явах нь шүү дээ. Одоо жишээл танаа юмны би ингээд судлаад уншихад байна шүү дээ. Ашока гэдэг нэг юм байгаа. За ашока нь болохоор зэрэг нөгөө серотонины эсрэг үйлчлэг үзүүлээд байгаа байхгүй. Одоо жишээл урологийн практикт хэрэгэлдэг юм байгаа. Одоо нөгөө давсганы эмгэг хашилтанд нөлөөлөв. За тэгвэл давсганы эмгэг хашилт чинь өөрөө одоо антихолин энержик буюу нөгөө серотонины эсрэг эмчилгээ гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бүхэн чинь хоорондоо уялдаа холбоотой учраас минасаныг би бол одоо зөвшөөрнө. Одоо танаа ивкерийг зөвшөөрнө. Ивкерч бас өөрөө аспаргус заавал бас агуулдаг. Тийм тэгэхээр зэрэг одоо тэр өндөвчний үйл ажиллагаанд оролцох эстрадиолыг одоо орлуулан хэрэгжилж байгаа гэсэн үг байна. Угаасаа эстрадиол дааварч нь одоо бөөрийн дэд булчирхаас сууж байгаа эр бэлгийн даавраас ч юм уу одоо гидсний өөхнөөс ч юм уу одоо андрогены дааврууд эцсийн бүтээгдэхүүнүүд нь сул эстрогены дааврууд болдог байхгүй. Эстрон, эстриол ч гэдэг юм уу. Жишээлбэл та нарт нэг сонирхолтой юм ярихад юу таргалалт өөрөө нөгөө цэвэрлэлийн дараа дандаа висцеральны буюу гидсээр таргалдаг. За тэгвэл гидс бүс буяар таргалж байгаа өөхнөөс чинь эр бэлгийн даавруудыг одоо сул эстрогены даавруудад шилжүүлдэг P450 буюу тийм ароматаза гэж нэрлэдэг. Би өөрхөн номдор бол идэвхжүүлэгч гэж оруулсан байгаа. Идэвхжүүлэгчүүд нь өөрөө тэр өөхнүүдээс идэвхтэй ялгардаг байхгүй. Тэгэхээр зэрэг ийм одоо гидснэрээ өөхтэй баг зэргийн хэвийн жингээсээ одоо 5-7 кг илүү байх хэрэгтэй. Цэвэршилтийн дараа. За тэр 5-7 кг-ийн өөх юу хийх ёстой вэ гэхээр өтрийний чигшилтээс одоо хуурайшлтаас баг зэрэг урсан сэргийлэн ясны сэргийлтээс баг зэрэгэлтэй. Гэхдээ энэ байгалийн нөгөө эстрогены даавар, сул эстрогены даавар өөрийгөө бас хамгаалах механизм бас өргөнөх нь тий. Нөөцл юм да нэгэсэндээ тий өөхнөөсөө арай бүр туранхай одоо масчин багтай эмэгтэйчүүдээс бол одоо тарган эмэгтэйчүүд нь илүү одоо ясны сэргийлт юм жоохон хойшлогдож тий хойшлогдож байдаг. За ойлголоо. Тэгэхээр зэрэг одоо юу гэдэг чинь
цэвэршилтэй насны эмэгтэй хүмүүстэй та одоо яг одоо юу гэдэг чинь хөнгөн эсвэл одоо эрт одоо цэвэрш гэж байгаа хүмүүстээ одоо ямар эмийн бүтээгдэхүүн одоо зөвлөдөг юм чи? Ер нь бол нэг ийм өгүүлбэр байдгийг. Одоо цэвэршээс өмнө 2 жил, цэвэршний дараа 2 жил ингээд даавар юм хэрэглэх нь 60 хүрээд тархинд нь цус харахгүй, 70 хүрээд ясч уурахгүй гэдэг байхгүй юу. За тэгэхээр зэрэг энэ процессыг хэвийн байлгахын тулд бид нар даавар орлуулах шин юу эмнүүдийг одоо дааврын эмнүүд ч гэдэг юм хэрэглэж өгч байгаа. Одоо жишээл минасаныг ууж болно. Одоо серотонины эсрэг хэмжлэгээ хийж болно, дасгал хөдөлгөөн хийж болно ч гэдэг юм. Жохоо хөвгтэй байх хэрэгтэй ч гэдэг юм. Ийм зүйл. Аль болох нөгөө нэг амьдралын дадал хэвшлээ өөрчлөн. Тэгээд цэвэршилтээс аль болох урьдсан сэргийлэх гэх юм бол тий амьдралын дадал хэвшлээ нэгдүгээрт одоо зөв болох нэ, дасгал хөдөлгөөн хийх нэ, идэж уух хоол хүнсэнд анхаарах нь тий. За тэгээд ерөнхийдөө цэвэршилтийн насанд одоо төгссөн бол та хитрхээ туранхаа бас байж болохгүй юм байна. Ерөнхийдөө 7-аас 8 кг 5-аас 7 кг илүүд л жинтэй байх бол энэ бол хэвийн үзэгдэл. Ягаад гэвэл өөрийгөө тэр цэвэршилтийн үеиг 50-аар даван туулах тэр эстрогены өөхнөөсөө ерөнхийдөө авдаг байх нь тий. За үүнээс гадна түүний дараа ургамлын арилгахад фитоэстроген буюу минасана ерөнхийдөө хэрэглэх нэ эмчийн зүгээс тий. За тэгээд ингээ одоо нөгөө хоёулаа эрт цэвэршилтийн талаар ингээд бас нэлээд ярьж байгаа тийм ч. За дараагийн асуулт маань гэх юм бол цэвэршилтээ ерөнхийдөө тоохгүй орхиж өргөн болох уу? За нөгөө нэг цэвэршилтийн шинж тэмдгүүд илрээд идэг. Гэтэл одоо зарим эмэгтэйчүүд маань энэ угаасаа физиологийн асуудал энийг одоо тий өөрөө ингээд одоо байхгүй болно ч юм уу гэд байдаг цэвэршилтийг тоохгүй орхиж ерөнхийдөө болох уу? Энэ маань эргүүлээд ямар сөрөг нөлөөтэй вэ? Ер нь бол би сайн хэлсэн те ер нь бол цэвэршээс 2 жилийн өмнө цэвэрсний дараа 2 жил ийм уухад бид тэр одоо 70 насныхаа зовлонг одоо дуусгах нь шүү дээ. Тийм байна. Гэтэл чин одоо энэ тоохгүй гэж болохгүй. Тоохгүй байх гэдэг бол монголчуудад маш их байдаг. Ерөөсөө ингээл одоо харин залуучууд аягүй мэдээлэл аваад би цэвэршгээд энэ шүү гэдэг юм ээлж үзүүлээд байгаа байхгүй. Яг бидний насныхан бидний дээдлийн насныхан бол одоо тэр зовлонтойгоо цогт одоо туулаад айгу зовж өнгөрсөн байгаа байхгүй. Одоо тисэж одоо тисвэрлэх шаардлагатай ч юм уу тэгж бодоод ингээд өнгөрөөдөг тий. Ууг нь 50-аар даван тулах боломжтой тий. Гэтэл чин энийг тоохгүй өнгөрснөөр яах нь 60 хүрээ тархинд нь сарах нь 70 хүрээг багт нь ясны сэргижил болох нь сэргижээд хугараад ингээд явах нь шүү дээ. За тэгэхээр зэрэг энийг одоо тоохгүй орхиж ерөөсө болохгүй. Заавал одоо эмчт хандаж зөөлж те. Одоо хамгийн аюулгүй нь ер нь явж минасаа викер болж тарах гэдэг байгаа байхгүй. Одоо заавал эмчт үзүүлэхгүйгээр их тэрхэлж болно ч гэдэг юм. За гэхдээ эн чинь өөрөө би саясан те. Одоо шар өнгөтэй одоо хандуйнууд одоо хүний хорд авдартай үед хэрэглэж болохгүй. Чинь өөрөө л сой агуулсан хамгийн их эстрогены давар агуулж байгаа ч тийм. Тэгэхээр зэрэг заавал эмчт хандаад би алийг хэрэглэх вэ гэдгийг сонгох хэрэгтэй байхгүй. За тэгээд дасгал хөдөлгөөнөө хий, цэвэршилтэнд бэлтгэж жингээ хай. За цэвэршилт одоо таргалалт ихтэй байх юм бол цэвэршилт аяг гүнзгий явагдана. Бас флаш идэрч аяг хүчтэй хүнд явагддаг байхгүй. Тэгэхээр яг таарсан жиндэл орох хэрэгтэй цэвэршээс өмнө. Одоо шинэ би жирийн үед ерөнхийдөө 65 та тийм ингээ болоод байдаг байсан бол яг юу гэдэг чинь 70 кг-тай байна гэж бодъё л да. Цэвэршээс өмнө те одоо 70 кг. Одоо миний байх ёстой жим маань ерөнхийдөө 60 кг байлаа. Гэтэл одоо таны хэлгээр бол 5-аас те 3-аас 5 кг. 3-аас 5 кг байхад бол болж байгаа байхгүй те. Одоо 100 хилтэй эмэгтэйчүүд шүү дээ. Тийм. Тэр бүр хөлсөн ч ингээл дийлдэхгүй те. Зовирнч салахгүй яваад байдаг байхгүй. Тэр бол угаасаа нөгөө эрүүл мэндийн боловсрал олгодоггүй энэ одоо энэ тухай ярьдаггүй учраас нөгөөд одоо цэвэршилтэндээ бэлтгэл байхгүй болчихж байгаа байхгүй. Тийм ээ тийм. Тэгэхээр зэрэг таргалц чинь бас тодорхой хэмжээгээр одоо нөгөө цэвэршилтийн үе маань хүнд явагдах нөхцөл нас бүрдэх нь тийм.
маш хүнд явагддаг. Ирээл нөгөө амьдралын дадал хэвшил, өдөр тутмын дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. 30 минутаас илүү дасгал нь бас хортой. За. 30 минутаас хойш эхэлж үргэлжилж байгаа дасгалууд бол нөгөө кортизол буюу хамгийн их стресс зүйлдэг давруудыг ялгаруулж эхэлдэг. За тэгэхээр зэрэг 30 минутанд ямар дасгал хийх вэ гэдээ сонгох хэрэгтэй. Өөрийнхөө хөл гарын хөдөлгөөн одоо байж байгаа байдалтай дасгах хэрэгтэй. Гэтэл чинь энэ цэвэршилтийн насны одоо жишээл өвдөгний шингэн багасгах ч байдаг юм уу те. Энэ шалтгаанд чинь бас бидний нөгөө дасгал хөдөлгөөнийг оройтулснаас бас аюул шалтгаална. Жишээлбэл үений идэвхтэй хөдөлгөөнийг аль бага наснда тийм жишээл одоо 20, 30, 40 наснда эхэлсэн байх юм бол одоо өвдөггүй болохгүй. Өвдөгний шингэн багасахгүй. Хөдөлгөөн гэдэг чинь өөрөө өвдөгний шингэнийг үйлдвэрлэдэг байхгүй юу? Одоо бидний энэ төр ууж байгаа минасан эдгээр чинь бас өвдөгний шингэнийг тодорхой хэмжээгээр барьж байгаа тийм үйлдвэрлэж өгдөг. Гэтэл чинь өвдөгний шингэн одоо 49 нас юм уу цэвэрснийхаа дараа өвдөгний одоо юу гэдээ дасгалыг хийнэ гэх юм бол одоо оройтчихсан гэсэн үг. Тэгэхээр зэрэг дасгалыг эрт эхэлнэ. За жишээлбэл 60 хүрчээд өнцөг үүсгэсэн дасгалт хийж болохгүй гэсэн тийм юм бол байхгүй. Хэр бага наснасаа дасгалт хөдөлгөөн хийн. 60 настайдаа чи тэр өнцөг үүсгэсэн дасгалаа хийгээл байж байна. Гэтэл чин дасгалыг одоо хожуу эхлэхлээр зэрэг өнцөг үүсгэж байгаа дасгалуудыг хоригдчих тийм үү. Одоо уулан давирах хийж байдаг юм уу те. За гүүж харих хийж байдаг юм уу жоо хоригдчихна. Тэгэхээр зэрэг дасгал хөдөлгөөн хийх чинь хүртэл эрт эхлэх хэрэгтэй байна шүү дээ. Тэр зэрэг юм чи одоо цэвэршилтийн шинж тэмдгүүд нь те шинж тэмдгүүд сая ерөнхийдөө та дурдсан л да. Тэгээд гол нь одоо цэвэршилтийн үеийг хэд одоо ангилдсан болоо юунаас нь одоо шалтгаалаад хөнгөн дунд хүнд тэгээд ангилж байгаа шүү дээ те. Юунаас нь одоо шалтгаалаад ингэж ангилдсан болоо ангиллын одоо зэрэг нь ерөнхийдөө хот флаш буюу тэр хөлрөх одоо халуун оргих гэдэг чинь өөр аюу тийм хүнд үйдэг юм аа гэдэг ярьлаа шүү дээ. Одоо сэтгэл зүй одоо тэр хүн богинохон мөчөд бол аюу тэр хүнд нөхцөлөг өнгөрөдөг байхгүй. Гэтэл чинь энэ хүнд нөхцөл чинь өөрөө одоо цөөхөн 5 хүртэл байх юм бол 5-аас 10, 10-аас дээш гэж гуравдаг. За цөөхөн байгаа тохиолдолд бол хөнгөн өнгөрдөг. Хүмүүс нэг тоодоггүй. За тэгвэл дундаас дээш шатанд нь болохоор амьдралын хэм маяг одоо амьдралд нөлөөлөд эхэлнэ. Амьдралын чанарт нөлөөлөд эхэлчихдэг байхгүй. Тийм учраас ер нь дундаас дээш шатанд бол одоо тэр хөдрөөд ирнэ гэсэн завиртай ирээд одоо яг тэрийг хэмжлэгээ авдаг. Бусд нь бол бугасаа эстрогены даврын төсмөшлөөс болоод хүн болгон тохиолддог боловч тийм хүн дээр одоо нөлөөлөх нь бага. Гэхдээ цэвэршлийн наснд бас нэг ийм асуудал үүсдэг юм. Нөхөн хүчгийн насны эмэгтэй зөвхөн нөхөн хүчгийн насны эмэгтэй гэхлээр зэрэг одоо 19-аас одоо 19 наснаас эхлээд одоо цэвэршилт хүртэлх процесс одоо цэвэршилт одоо нөхөн хүчгийн процесс гэж нөхөн хүчгийн нас гэж нэрлэдэг. Тэр нөхөн хүчгийн наснд яадаг вэ гэхлээр зэрэг одоо эмэгтэйг хамгаалах одоо 9 процесс явждаг. За тэгвэл цэвэршилтийн наснаас эхлээд зөвхөн ерөнхий бие эсрүүслээс бусд нь байхгүй болцсон явждаг байна. Одоо өтрийн орчин өөрчлөлт одоо сул хүчлэг тал руугаа олон ч гэдэг юм уу. За муу зүн салиа өсдгүүч гэдэг юм уу те. За тэгээд хэсэг газрын эсрэгүүцэл төр бүгд байх болчихж байгаа байхгүй. Зөвхөн салиад гэтэл өмнө глобулин одоо G хэмжээтэй А-г хүртэл агуулж идэг гэж үздэг. За тэр нь болохоор зэрэг хэсэг газрын эсрэгүүцэл гэж явдаг байхгүй. Гэтэл чи энэ процесс алдагдахаар одоо өтрийн хуурилсан тохиолдолд одоо өөрийнхөө нянгаар бүр эдэ төрөслөлүүд умаа одоо умаа хөндөй үрийн хоолойны эдэ төрөслүүд агих тохиолдно. За тэгээд дээрэс нь энэ одоо онцлохгүй мэдгүй явснаас болоод бүр хэвлэл дүр эдэтэй явж байгаа тохиолдлууд маш илбэг тохиолддог. Тэгээд зэрэг цэвэршилт одоо октын нас хоёрт бол бүр бэлгийн ариун цэврийг одоо аюул сайн сахиж явах хэрэгтэй. Ялангуяа цэвэршилтийн насанд. Одоо нөгөө минасан дотор маань ерөнхийдөө терминала чебула гэдэг ургамал байдаг л да. За энэ болохоор зэрэг маш хүчтэй антиоксидант. Тэгээ одоо эсийн бүрэн бүтэн байдлыг ерөнхийдөө хамгаалж өгнө. Эсийн бүр хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй ч гэж үздэг. Тэр зэрэг одоо юу гэдэг чи цэвэршилтийн насны эмэгтэйчүүд маань тодорхой хэмжээгээр эд эс нь ерөнхийдөө хорогдоод ч юм уу эсийн гэмтэл болж байгаа. Тэгээд минасан дотор байдаг яг тэр терминала чебула гэдэг ургамал байдаг. Энэ болохоор зэрэг эсийн тэр бүрэн бүтэн байдал хэд
хөгшрөхөөс урьсан сэргийлдэг гэсэн бүр тийм юм байдаг л байлээ. Судалгааны ажлууд байдаг. Юмнуудыг хараад байхад ингээд зарим юмнуудыг харахад бол антимикробалны үйлчлэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Жишээл аспаргус ч эстроген бактери эсрэг үйлчлэгтэй. Тэр зэрэг энэ тохирох юмнууд болчиход байгаа байхгүй юу? Хамгийн тохиромжтой. Одоо хүнээ сонгохгүйгээр хэрглэж болохоор юмнууд болчиход байгаа байхгүй юу? Гэтэл чинь одоо цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд бас одоо нүд хуурайшихтай бас шинж тэмдгүүдүүдийг таны нэм дотор чинь нүдний хуурайшилт эсрэг үйлчлэгтэй тийм бодис эми ургамлууд байдаг байхгүй. Одоо нөгөө хямлагийн эми бүтээгдэхүүнүүд чинь өөрөө аюурведын анаухын дээр суйрлагдсан. Тэгэхээр зэрэг одоо юу гэдэг чинь аль эртний үеэс хүмүүс хэрэглээд үзчихсэн. Тэрийг нь шинжлэх ухаанаар баталсан. Тийм гол нь хямлаг шинжлэх ухаанаар одоо батлагстаад одоо эрдэм шигний ажил ерөнхийдөө хийгдээ судалгааны ажлууд хийгдээд орчин үеийн хэрэглээд сав баглаа бодолтой болгосноор л давуу талтай. Тэгээ ер нь бол энэ даврын юмнуудыг болохоор цэвэрснээс пост менопауз гэдэг одоо нэг хот флашийн үед хэрэгжилж байгаа юмнууд нь яадаг гэхээр 50-аас 59 наснаас хэрэгжилж болдгийг. Гэхдээ 5 жилээс сэтгүүлж хэрэгжилж болохгүй. Цэвэршээ дудааг байгаа тохиолдолд бас хэрэгжилж болно. Одоо дааврын юм хэрэгжилж болдог байхгүй. Тэгвэл фитострогенүүдийг болохоор одоо 59 тэр одоо ер нь амьдралын явцад заавал нас гэхгүйгээр хэрэгжилж бас болно болох талтай. Тэр зөв минаса юм нь болохоор зөв дотроо 60 шиг одоо шахмалтай. Тэг ерөнхийдөө бүх юмын сангуудаар байгаа юм шүү дээ. За тэгээд нэг ширхгээр хэрэглэх тун гэх юм бод нэг ширхгээр өглөө орой эргээд 60 ширхэг нь бол нэг сарын хэрэглээ болдог. Тэгээд одоо нөгөө Монголын хэрэглэгчдэд ямар ч байсан одоо тайлбар инструкц монгол хэл дээр болгосноор захиур төмөр маань өрөөд анхдагч гэж байдаг тийм. Эсвэл анхдагч байх та. Тэгээд за ингээ манай подкаст өгөрд одоо өндөрлж байгаа та бүхэн эмчээс асуултууд байх юм бол доороос комент хэсэгт үлдээч ирээ цэвэршилтэй холбоотой манай пүрэв жаргал эмчээс асуулт одоо байх юм бол комент хэсэгт үлдээч ирээ. За тэгээд пүрэв жаргал эмчтээс те бидэнд бас гоё мэдээлэл одоо зөвлөгөөнүүд өглөө те номноос ерөнхийдөө уншиж энэ олон мэдээллийг аавна гэдэг чинь бас нэлээ ном уншиж те 10-20 ном уншиж одоо иймэрхүү мэдээллийг олж авах байсан бол та бүхэн маань ерөнхийдөө 10-20 минутад те одоо пүрэв жаргал эмчийн унсан одоо мэдлэгээс ингээ авчих боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр пүрэв жаргал эмчтэй баярлаа те үнэхээр гоё мэдээллүүдийг өглөө баярлаа эмчтэй. Танайх бас танай одоо энэ байгууллагад бас баярлаа. Яг тэгэхээр энэ нэмийг оруулж ирснээр олон хүнийг одоо нөгөө хэвийн амьдралд нь одоо шилжүүлэхэд аягүй тус болж байгаа шүү. Та нарт бас баярлаа гэж хэлье. За эмчтэй баярлаа. За.